Баатарыг отоод энэ цэгээс хамтгаа явах газар дээр Одоо бид нар тэр замаар явна юм шүү дээ. тийм. Энэ ингээд хамтгаа явах зам. Эндээсээ яг адилхан ангийн замын хоёр талаас явах. Тэр энэ өртөө бол нэлээд том ачаалттай. Одоо 84 оноос хойш ямар ч одоо засвар үйлчлэг хийгдэг байгаа. Энэ 84 оноос өдөж одоо асар их хуучралтай болсон. Ачаал бол багтаа байна тийм. Өнөөдрийн байдлаар одоо энд нэг 21 вагоноор нефт ачиж байгаа. Даншины тэгээд нэг сарда 150 вагон нүүрс ачиж байгаа. Энийг уялдуулахын тулд шин төмөр замын явтад уялдуулахын тулд 47 км-ийн засвар хийнэ. Засвараа танах хэднээс төлөвлөж байна ер нь? Дараа жил ихээр төлөвлөж байгаа. Нийтдээ 37 энэ жил бол амжихгүй. Тэр моднуудаа солигоожлаа. Тэр мод солино, хүчжүүлнэ, эрэлсээ солино. 37.7 тэрбум төгрөгийн өртөгтэй. Их засвар бол энэ 47 км-ийг бол өөрийн өрөнгөөр хийнэ гэсэн. За дээрэс нь энэ харуулын гасаж өгшөрлөн тэр бүгд орцсон. Тэгээ заавал ирэх жилийг хүлээдэг юм байна. Энэ жилийн нэг төлөвлөгөө байж байгаа. Энэ жилийн төлөвлөгөө яг урд замуудын чиглэлийн бас нэг 50 км замын засвар. Шин төмөр зам хийхэд бол нэгдүгээр үе ухсрах бааз хийгдэнэ. Одоо тийшээ тавигдах төмөр замын үеүүдийг ухсарч бэлтгэхээр энэ бас нэг юу байгаа. Тэр нь ачаа буулгах ачигч терминалууд хоёр байгуулагдах юм. Тэгээд яг энэ төсөөллөөр бол явах нь өртөөгөө хүчжүүлэхийн тулд дөрөв зам нэмж барина. Тэгээд энэ бол тэр нэг төсөвтэй бол орцсон. Ийм төсөөлөл байдаг. Мон цемент чи эндээс хэдэн километр? Мон цемент чи юу шүү дээ. Өргөн чи хэдүүлээ? Бас 550 орчим. Эндээс 60 орчим. Эндээс чинь 40-ыг нэмээ тийшээ төмөр замаар бол нэг 100 км. Миний санаа бол дэд үтцэн байж байгаа. Тэгээд байрлалын хувьд юм чинь бетон дэрнүүдийг бол тэнтэл ухсармаар санагдаад байгаа. Тэгээ хоёр тийшээ бид нэр хэрвээ амжилттай зүүн баян цогццын зам амжилттай явах юм бол энэ зүүн баянгаас цаашаа Сүхбаатар руу ингээд нэг тийм их төлөвлөгөөтэй байна. Өчигдөр манай Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын хамтсан ажлын хэсэг гараад замынхаа чиг холболтын цэгийг тохироод 49 км-ийн 4 дахь зуутаар бол одоо холбох зүйтэй гэж үзээд хамтсан актыг бол үйлдэлцэж байж байгаа. Ажлын зургнууд хэдэн километртэй вэ? Ажлын зураг бол 50 км зургийг бол зураад зөвцөөний жанжин став төлөөлөд өгсөн. Дараагийн 50-аар орцсон байж байгаа. Одоо энийгээ бид нар бас нийтэд сайн хэлэхгүй бол жишээ нь зүгээр нөгөө бүтээн байгуулалтын чинь эсэргүүцэж нураахын тулд дотоодын дайснууд чинь ажлын зураггүй, тээзүүгүй төмөр зам тавина байна гэж ийм худлаа мэдээлэл ингэ цацаад байгаа. Техник эдийн засгийн үндэслэлгүй ажил хийнэ гэж ямар юм ба? Тараасаа гарахгүйгээр төмөр замын чиглэл тогтооно гэж ямар юм байх вэ? Тэгээ Японкой бол нэлээд сайн зураг хийсэн гэж одоо бодож байгаа. Одоо тэр бетон гүүрнүүдийн асуудлыг бол бас л энэ
байршил дэд үтсээ харж иж Бидний судалгаанууд бол сайн хийгдсэн гэж ойлгож байна.